Энэ хүү өдөр болгон задуулдаг. Түүнийг хамгаас хаав байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд үнэхээр хэрцгий. Тэднийг маш аимшигтай заддаг учраас тэр өдөр болгон ээж рүүгээ арай ядан алхаж очдог. Ээж нь түүнийг чадхаараа тайвшруулж анагаадаг. Гэвч нэг өдөр энэ хөөрхий хүүг зүгээр ч татхан хангалтгүй санагдах хөрх энэ байж дахин тартагдана. Тэд хортой зүү авчирдаг. Нэг том биетэй хүү түүнийг хөдөлгөхгүй тулд газар руу дарахад нөгөө хүн түүнийг хатгадаг. Хор тэр даруй биеэр нь тархаж нүдэн цусаар дүүрнэ. Тэгээд тэд түүнийг эзүүхээр өхөөжхээр орхиод явцдаг. Манай хүү хэр хугацаа өнгөрснийг мэдэж чадахгүй байв. Бороо асгарч ихсэн ч тэр хөдөлж чадахгүй хിവэр байна. Тэр өхөж ойртож байгааг мэдэрнэ. Гэвч ээжийг нь санаад тэр зүгээрж бууж өгч чадахгүй. Түүнийг хэн хамгаалах билээ? Тэгээд тэр тэнгэрээс их зүйл гүйжгүй. Зөвхөн ээжийг нь хамгаалж энгийн амьдрах хүч хайрцаг байдаг. Гинт аян гинэж гинж түүний яг урт нэгэн сэрэм унаж ийн. Хажирхалтай нь энэ нь маш танир санагдана. Тэр өвсөн бүх хүчээ шавхан ичнээс натхна. Олон дурсамжууд түүний толгойд араараасаа орж ийн. Энэ сэрэм түүний өмнөх амьдралд нь өөрийнх нь байжээ. Тэр үгээр бүтэн 100 жилийн турш тасраачдаггүй бэлтгэл хийж хөдөлгөөн бүрийг жинхэнэ сэлмийн бурхны төсөнд хүртэл эзэмсэн байв. Одоо тэр бүх зүйлийг санаж өмнөх хүчээ эргүүлэн авсан тус эцэст нь энгийн амьдралаар амьдрах боломжтой болно. Маргааш өвлөө ээж нь манай гол дүүрс өгөөж ирээд өчигдөр тийм их бэртэж ирчээд хаашаа явах гэж байгааг нь асуув. Тэр шанхан оронд ээждээ санаа зовох хэрэггүй гэж хэлээд муу зүйл болохгүй гэж тайвшруулна. Тэр инээмсэгшин гараад алсаж эргэж ирнэ гэж амлаж байна. Энэ үеэр нэгэн модны дэрээд цогсох дээрлэгч ян өнөөдөр тэднээс цогтж байгаа эсийг хаана. Өөр нэг дээрлэгч тэд түүний нэлээ муу затсан тул тэр ээждээ өрөөдөлтөд төрхөө харуулахыг хүсэхгүй байгаа байх гэж хариулв. Эхний дээрлэгчийн ээж хэрв тэр эрүүлдэд түүнийг гүйцэд задна. Харин ирэхгүй бол хүүхдүүдийг цөглөөч түүнийг доогтоонаа гэв. Яг тэр үед өөр нэг дээрлэгч эргэж хараад манай хүү ирж байна гэж сарна. Ром модноос өсрөн бууж түүнийг үнэхээр гоцорч байгааг сануулад түүнийг ирэхгүй гэж бодсноо хэлв. Манай баатар тэдний өдөөс ямар ч хөвөршгүй цараагаар харна. Дээрээс хөвчхүү ойртож өнөөх хэцүү байсан байх гэж хэлээд гэхдээ яагаад ямар ч бэртгэлгүй харагдаж байгааг нь асуув. Манай хүн яг л хүчрэхэг ир хүн шиг аашилж тиймэрхүү зүйл түүнийг өвтөхгүй гэж хэлнэ. Мөнчөн болон бусад дээрсэгчид түүний зүрх зэргийг гахаж хацна. Үүний хариуд жон гэж урандаа шүдээ зууж түүнд хасанчин хэрэгтэй болтой гэж хэлв. Тэр тул тод бэлэн болж бугуугаа эргүүлж эхэлнэ. Хачирхалтай нь манай хүү жон гэж талархаж байна. Тэр нэрээ сонсоод түүний яриаг таслан алга ташиж хацсан бараг улаана. Тэр ямар учиртай болохыг мөн яхад өнөөдөр тэднийг нэрээр нь дуудаж байгааг асуув. Өдөргүй түүний үгс хорон болж өчигдрийн хор хангалтгүй байсан уу? Төв нь хоёр дахин нэмэх үү гэж асуув. Жон гэж урьж яагаад манай баатар урд байгаа хүндээ анхаарч хандуулахгүй байгааг ашигчин асуув. Тэр манай хүүг цохоор гараа өргөсөн ч өнөөнөд эрэмхийн зурт түүний нүүрэн дээр гараа тавьж газар руу хүчтэй шиднэ. Бусад дээрлэгчид гайхаж хацна. Тэрхүү хүчний улмаас цохилтын хүч газар дээр том хонхорхоо өсгдөг. Тэд Жон гэж яаж ганцхан цохилтоор уначих гэж гайхацгаана. Рони мэдж байгаагаар бол ямийн тулааны урсгал хичирж байгаагүй байх ёстой байв. Мөн чань мөн адил юу басныг мэдэхгүй байна гэж санаа зовж хэлнэ. Манай хүү тэдний чадж байгаа зүйлийг өөрөө чадахгүй байх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Дараа нь тэр тэднийг овгийн өдөр 40 тэмцээнд оролцож байгааг сануулад одоогийн ур чадвараараа орох гэж байгаа эсхийг асуув. Манай баатар гэрш хүчтэй хүртэл айлах тийм хүчтэй аваар ялгаруулсан тэдний зоос хож ихшин. Мөн чань шүдээ зууж өнөө нэгэ шөнийн татвар шал өрхөн болцсон юм шиг байна гэж бодно. Гэсэн хэдий ч тэр Жон гэхийг зүгээр бэлтгэлгүй байхдаа баригдсан гэж өөрийгөө тайвшруулна. Тэр олон жилийн турш бэлтгэл хийсэн тул түн шиг хүнд ялагдахгүй гэж өөртөө итгүүлнэ. Мөн чинэр хэрэн дуудаж хототоогоор үсрэн манай гол дөрөлдөө доош тарив. Гэвч агарт манай баатар түүний гарыг барьж яваад зэсгийг нь хугаж ирхэн. Оролцогчдын төвшин энэ даахаа бас овгийн өдөртөгчийн төлөөх тэмцээний хувь заяа аль хэдийн шийдэгдсэн гэж тэр мэдэрнэ. Эцэст нь манай хүн мөн цэний гарыг өмсгөж түүнийг бүр өмсөн ялав. Нэгэн цагт овгийн өдөртөгчийн судал байсан нууц хорны танхим модоо авсгчдын зөвлөлийн өрөө болжээ. Нэгэн давхлагч цугласан олонд хандаж үг хэлв. Бүгд цугларсан тул хорл хэвших хэрэгтэй. Тэрээр удахгүй болох залуу овгийн өдөртөгчийн тэмцээнд оролцогчид эцэслэн тадарсан бололтой тэмдэглэв. Үүнээс болоод тэрээр хорт Фениксийн хүү танг үнэнийг оролцуулах хэсэг талаар эцсийн шийдвэр гаргахыг санал болгож байна. Өнөөдөр оролцохоо альбомнасаар зарлаагүй ч бусад хүүхдүүд түүнийг ийж тод заддаг байсныг бүгд мэднэ. Түүнд ямар ч амжилт байхгүйг дуртах шаардлагагүй. Тийм учраас түүнийг хасахад ямар нэгэн тооцох зүйл байхгүй байх гэж тэр үзэж байна. Гэвч нэг гишүүн өмнө ховгийн өдөртөгчийн цэсийг тээж яваа. Манай гол дүрийг хасах нэрээдийн тэмцээнүүдийн хууч ёсны байж дээр хэрсээ төрүүлж магадгүй гэж маргаж байна. Ахлагч энэ санаа зовнилыг хүлээн зөвшөөрсөн ч өөр чадваргүй хүн тэмцээний түвшнийг бууруулж илүү том асуудал болно гэж зүтгэн. Манай баатар өмнөх өдөртөгчийн цас байлаа ч одоо тэр зүгээр дарамт болохоос цаашгүй. Яг тэр үед хаалга хүчтэй савж нэгтэн бүгдийг авшруулв. Манай хүү танган Роник артаа чирээд орж ирнэ. Ахлагчид түүнээс юу хийж байгааг нь шаардсан гэсэн. Янанг бэрцсэн Роник харуулах бөгөөд түүний нүд нь бүрэн улаас нь хорцны тодорхой шинж тэмдэггүй. Тайлбар өгөхийг шаардахад тэрээр өөрийн үйлдэлээ бүрэн ухамсарч байгаахан хэлнэ. Гişүүд өөрт өмнө хизээж харж байгаагүй энэ дүр зургийг хараад цачирдаж байна. Хүү танга өвгийнхөнд хэрхий удаан хугацаа
хугацаанд дарамтлуулж ирсэн бөгөөд одоо дахин юу ч тэчих боддоггүй агаа тодорхой хэлв. Үүний хариуд нэг гишүүн тэмцээнд оролцож байгаа хүүхдийг яаж охироод зөрхсөө хэмээн ашигна. Өөр нэг гишүүн өрсөж түчих охироохон ноцтой гэмт хэрэг гэдгийг онцолж байна. Гэвч манай хүүгийн хогт тэрээр гэр бүлийн дүрмийг маш сайн мэдж байна. Тиймээс тэр оролцогчдын хоорондох тулаанд ямар нэгэн асуудал байгаа эсхийг асууна. Ахлагч түүнийг үнэхээр оролцох бодолтой байгаа эсхийг тодорхойлохыг шаардна. Гэвч ян түүний үйлдэл нь хангалттай ноцгой гэж үзэж байна. Тэр тэднийг гадаах задгай талбай шалахыг санал болгож тэнд түүнийг дэвшигдэг байсан мөн чин Жон гэж нар хөвтөж байгаа хэлв. Тэр зүгээрс ачи 2 дахин үсийг 10 дахин хариулдаг гэр бүлийн дүрмээр дагсан байна. Түүнийг ярьж дуусны дараа танхимд нам гүн байж нойлно. Ахлагч урандаа нудраа зангидсан ч эцэст нь үнэн өөрийн үнэ цэнийг батсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Босод гişүүд эсэргүүцэж түүний дүрмийг буруугаар ашиглаж бусдыг аюулд оруулж байна гэж маргалдана. Гэвч ахлагч гараа өргөн тэднийг чимээгүй болохоо тэрээр үнэн оролцох болно гэж мэдэгдэв. Тэдэнд шаардлага хангасан хүүхдийг хаах эрх байхгүй гэсэн хэдий ч тэрээр үнний өөртөө итгэх түшин ур чадвартай дүүцэж байгаасай гэж найдаж байгаа хаан харуулж хэрэг залуу өвгийн өдөр төчвөж чадахгүй бол өнөөдрийн басан явдлын төлөөсийг төлөх болно гэв. Дараа нь үнэн бүх зүйлийг ээжтэй ярьж өгнө. Ээж нь сандарч яаж энэ зүйл хийж чадваа гэж асуусан ч тэр үнийг зайлшгүй шаардлагатай байсан гэж тайлбарлав. Түүний шийдэмгийн өнгөнөөс ээж нь энэ бол зүгээр нэг гинтийн уур хэрсэн биш гэдгийг ойлгодог. Боломжтой бас урт наслах гэсэн утгатай түүний мянга их нэрийг тунгаан бодоод тэр түүний хүүхдэрээ байгаа гэж бодож яснаа ухаарна. Гэвч тэр одоо түүнээс агуу хүний төрхийг мэдэрч байна. Үүнийг ухаармагцаа тэр өвдөс өвдөн гарыг нь хатгаж түүнийг тулааны техникийг хэрхэн сурсныг хизээч асуухгүй гэдгээ хэлв. Гэхдээ тэр зөвхөн нэг зүйлийг мэдхийг хүсэж байна. Тэр тэнцээнд оролцохдоо өөртөө идэвхтэй байна уу? Манай хүү инээмсэглэж өөрийгөө хорт Фениксийн хүү гэдгийг ээжтэй сануулна. Түүний өвс ээжийг нь уйрааж ээж нь түүнийг тэрвэрч бахархаж байгаагаа илэрхийлнэ. Ээжигээ тэрвэрхдээ манай гол дүр түүний тэрвэржлийг маш талаахан байна гэж бодно. Үүний үр дүнд тэрээр өөрийн энгийн амьдралыг хамгаалж түүнд саадуулж буй бүхнийг хүсэх хаамжин. Нэг сарын дараа цэцэрлэг түрээжин тангжи харанхуй хааны агуу өдөртөгч тангжиотой хамт тусгаж байна. Тэрээр бүх зүйлийг байгаагаар нь үлдээх талаар бодож байгаа бөгөөд ялангуяа тэнцэн бол хүүхдийн тоглоом биш гэдгийг онцлно. Тэр инээмсэглэж Янон гэр зүгээр орхихыг хэлээд манай баатарт өөрийн гэсэн шалтгаан байгаа гэдэгт итгэвчтэй байна. Хариуд нь Жико мөн хүүгийн сэтгэл зүй зарим нь түүний насны гэхэд итгэмээргүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр өнийн нэг өдийг хүртэл хамгаалж ирсэн түүнд талархаж байна. Гэсэн ч Жико өөрөө оролцох ёстой байснаа хүлээн зөвшөөрч гэхдээ манай хүүхд тастаа бэлбэр хийхгүй байж үнэхээр болох уу гэж гайхна. Энэ үеэр манай гол төр өрөөндөө бясалгал хийцэн. Тэрээр эрүүл хооллож, сайн унтаж, мөрөөсөн чи урсгалаа засах татаад архуудыг ашиглаж байгаа өдөр тутмын дэглэмээ эрхцүүлнэ. Сэлмийн мастер болон сэрсэн хүний хувьд одоохондоо зүгээр хүч чадал, ур чадвараа хөгжүүлэх нь шаардлагагүй зүйл юм. Ийм учраас тэрээр эхлээд саваа бэхжүүлэх нь чухал гэж үзэж байна. Тэр 12 хүн наснда өөрийн судлана гэж бодонгараа газар тавина. Ян нэг хуруун дээрээ тэнцэж зогсоод түшин нь ашиг тосон хувирсан аяндаа явахтана гэж дүүнэв. Эцэстэн тэнцээний өдөр ирлээ. Манай хүү ээжтэй явж байгаагаа баяртайгаар хэлж ээж нь түнд болгоомжтой явахыг санаалав. Тангийн мөн эгчтэйгээ салхас гүйцэтгэж дараа нь манай баатар Жокийн нар араас нь хөдлөв. Ээж нь тэднийг харж цогсохдоо тан сонжаан хүүгээ ямар мундаг өссөнийг харсан ч болоосай гэж хүснэ. Харанхуй хааны өргөнд олон оролцогчид иржээ. Манай хүн эрт ирснээ анзаарн юм идэхэр завгүй байна. Яг тэр үед хэсэг хүүгүүд ойртон ирж түүнийг мөн цэнийг задсан хорт галч шувууны хүү гэдгийг танив. Гэвч тэд түүнэр тулааны урьдчилж сурч чадаагүй гэж басамжлан үүнийг хөдөлцөө яриа хэмээн үлдэв. Үүнээс болоод тэд түнд жаахан дэг журам зааж өгөх хэрэгтэй гэж шийджээ. Манай гол төр бухимдаж өдөртөгчийн нүүрсүү тунгалаг цагаан будааны боо шидчихв. Цахилтын хүчинд нөгөө хүү газар онов. Бусд нь түүнийг нууцсан хэрэгэлсэн эсхийг гайхан ашигласан. Өдөлгүй нэг нь энэ бол өвтөл тал хагас хийсэн будааны боо болохыг мэдээд яаж юм хүчтэй байж чадсныг гайхна. Ян тэднийг доогшин тэмцээний оролцогчид байж цогтох нь хэмээн өдөн дуудав. Уурсан бүлэг залуус түүнлүү хамтдаа дайрсан ч манай хүн үдээч цавцсангүй. Нөгөө талаас Танжуки ойртон ирж агаарч шидэвч нэгэн биеийг олж харав. Тэрээр манай баатар логгүй атсан боловч нөгөө бүлэг залуус бүгд газар твтэж байхыг үзв. Ян тэдгээр аваалсан хүмүүсийн дээр суугаад будааны бөмбөлөг идэжээ. Тэрээр Жукигээс ирчихв гэж асуугаад уйдчлаа гэж хэлв. Тэрээр инээмсэглэж тэд өөртөө хөлөөсөн тул буруугаар битгий үнлээрээ гэж өдөртөгчд хэлв. Үүний дараа Жуки тухай алгатав. Зөвлөл дотор хүмүүсийг халагч руу ашиглаж байлаа. Тэмцээний яг өмнө ийм олон бэлтгэх гэмтлийг хэрхэн зүгээр өнгөрөөж болохыг тэд мэдгүй байв. Үүнтэй холбогдуулсан халагч секцийн дүрмийг өөрчлөхийг санал болгов. Гадаа оролцогчид дараалал зогсоно. Нэг охин тэмцээн хэрхэн явагдахыг шинэн асуугаад нөгөө охин нь үйл явцыг тайлбарж өгөв. 2-3 жилийн бэлтгэл
төс. Тэгээд ганцаарчсан халд тулаан болно гэв. Тайзан дээр Танжуки нам гүн байхыг шаардав. Тэр өөрийгөө хянагч хийж танилцуулаад дараачдыг тайлбарллаа. 3 жилийн дадлаг түүний дараа үндсэн тэнцэн болно. Гинт тахлагч тайзан дээр гарч ирэн. Гоо хорны тэнцэн хэлбэрээр явуулахыг зарсав. Бүгд цочролд орсоо. Тэдний мэдж байгаагаар гоо хорны тэнцэн гэдг нь саманд хүчтэй хорнуудыг хийж зөвхөн хамгийн хүчтэй нүрд хүрэхийг тосдуулдаг. Ганцхан хүн амьд үлддэг батлраа юм. Олон хүн хасагдахад хүргэсэн харамсалтай явдлуудын улмаас ертийн халт тулааныг үргэлжлүүлж боломжгүй гэж хасагч тайлбарлав. Мэдээж хэрэг Жуки үүнийг манай хүүгээс болж байна гэдгийг олгож мэдрэв. Цаашид ийм хэрэг гарахаас сэргийлж хэлбэрийг нь өөрчилж байгааг хасагч мэдэгдэв. Үүний улмаас Шавнер илдуурж Юнингийг буруутгаж байлаа. Энэхүү байр суурь Тангэр бүхийн ирээдүйд амин чухал гэж хасагч хэлв. Тэр тэднийг тулалдаж, амьд үлдэж, байлдан дагуулахыг тушаагаад ялагч бүхнийг эзэмших болно гэж амлав. Манай хүн мөрсөж хүчитлүүгээ өгөөдөн харав. Зөвхөн ганц зөрсөлдөгч амьд үлдэн гэдгийг мэдсэн тэрээр энэ нь огтхон ч хэцүү биш шиг санагдана гэж дотроо бодов. Шөнөн Сичүүн мужийн хар өхлийн холбооны нутаг дэсгэрдэх харанхуй сарны сэлэмний урсгалын баазад нууц улцаж болов. Эрчүүдийн нэгэн цогцолсон бүгдэд талархаад Тангэр бүжийн сүүлийн үеийн явуулгын талаар хааштай сонсохыг хүсв. Үүний хариуд дугуй ширээний ард суух бүсэд эрчүүд түүнийг залуу өвхийн өдөртөгчийн тэнцээнийг ярьж байна уу гэж асуув. Горовта хүүнийг баталж таринуулаад нь тэнцэн хідэн өдрийн өмнө ирсэн гэж мэдээсний хэлв. Улмаар Тангэр бүжийг өдөрт точ чадвартай хүүхдүүд болохоор зэгчэд аж хэдийн сүвт гэргээр ирсэн гэлээ. Тэд одоогийн Тангэр бүж маш сардараа байгаа тул хар өхлийн холбооны өдөртөгч юугэлжон тэднийг хизээч сэтгэж чадна гэж хэлсэн. Гэрч ирдэгч юугэлжон тэднийг ашиг үзүүлж байгаа тул одоогоор зүгээр орхиж байгааг тайлбарсан. Эдгээр хүүхдүүд бол тэр гэр бүлийн ирээдүй гэдгийг тэрээр онцлоо. Тиймээс хэрэг тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ нь Тангэр бүж нөхөж башгүй цохилт болох болно. Эрчүүд харанхуй сарны сэрэмний урсгалын ахлагчтай санал нэгдвэрч нэг гишүүн хизээ хөдлөх ёстойг асууж босгоомжтой байхыг анхааруулв. Ахлагч одоогоор юу ч хийхгүй гэж хариулсан нь бусад гишүүдийг гашруулв. Сүйх тэрийг мөрдөж сул дараа шагуудыг яг одоо алхан дэндүү амархан бөгөөд хангалтай өвдөлтөд цохилт болохгүй гэж асууж үзэж байна. Тэнцэн 4 жил өрөөшийг тэр санаалаад хайрч өгсөн бүх хүүхдүүд яг оргил үедээ өгөх ямар их сүрх эрхийг төсөрхийг тэднээс өсөв. Балтай ээж умалзан энэ нь үнэхээр өвлийн цохилт болно гэдэгтээ санал нийлв. Өөр нэг гишүүний жагаш гэр бүл эсвэл маян гэр бүлээр шийдвэрлэхийг санал болгов. Харанхуй сарны ахлагч Маки хүү зөвшөөрч тэд зөвхөн сүйх тэргийг мөрдөж 4 жилийн дараа хөдөлгөө шийджээ. Тангэр бүжиг бүхэлд нь гартаа оруулахын тулд мөрдөх ажлыг аж хэдийн зохион байгуулж жижиг гүр сосгосондэ. Үүний зэрэгцээ тэнцэн болох комон уулын талбайд багш бүлгийг өдөртөн урагшиж байлаа. Дүр мөрчлөгдсөн ч хуваа хിവэр үлдсэнийг тэр хүн зарлав. Тиймээс орцогчдыг нэрээр нь биш дугаараар нь дуудах болно. Тэд 70 дугаар бүжиг тул багш эргэж хараад нэг хүндтэй байгааг анзаарав. Тэрээр эргэж хараад манай голгөр болох 28 дугаараас яагаад цацраад байгааг нь асуув. Ян төр зөөрийн бодж яснаа хэлж хоцорсондоо хүлцэл өчөв. Багш түүнийг уучлалт гуйсанд загнаж дахиж хоцрохгүй байхыг анхааруулв. Алхаж явахдаа манай хүү тэднийг өдөртөж би хүн яагаад үүнийг мэдэхгүй байгааг гайхан. Тэр тэдний ард нэгэн оршихойг мэдэрч байна. Тэднийг дагаж байгаа нь тодорхой байв. Гэнт тэд урагшлах явцдаа нэг нь аврах том хатны өмнө зогсов. Хаднаас 70 дугаар бүжгийн нууц үгийг шаардсан дүү холоо гарав. Багш нууц хорны хорт хаан гэж хариулв. Тэгээд гэрээс асч кодыг боцоохажлаа. Тэр даруй хатны цаанаас гартаа дэвүүр барьсан нэгэн дүр гарч ирв. Тэр өөрийгөө жагаал чангийн гэж танилцуулаад тэмцээнд туслахаар ирснээ мэдэгдэв. Жижиг гэр бүл нэгэн цагт 5 агуу гэр бүлийн нэг трүфүү буюу энэ алдартай мастерууд байсан ч Тэнгэрийн гэл баатагч төрийн эзэн төрөмгийнхээс орч мөксний шавнар мэдж байв. Бүжиг хатны дотор шалхан ортол дотор нь нуугдсан үзэвшөнд байгаа шиг хараад гайхаж хоцров. Гадны хүмүүсийг тэмцээнд хүндлэнгийн орцоо хийшихгүй тулд тэд өөрсдийн трүмфаба ашигладаг гэж жагалч чанд тайлбарлав. Мэдээж хэрэг Юрийн бол жагал гэр бүлийн алдартай трүмфабын техник гэдгийг мэдээд гайхаж байлаа. Жунмон трүмфаб дотор үлээрс эсвэл орон зайг ялах боломжгүй ганцаарч биш рүү. Бүлэг аянгат ханыг хатаж хөвчих үед мөрөө манай хөрөө хажуунаас нь харна. Тэр түүнийг хачин наашиж анхаарлаа төдрүүлсгүй байх гэж бодсон бөгөөд өмнө сүйх тэрэнд ч мөн адил ашижсэнийг санав. Сүйх тэрийн дотор дурсамж руу буцаад багш хүүхдүүдэд өөрсдийгөө танилцуулахыг хэлжээ. Юри манай баатар руу харж түүний хийсэн задааны талаар бүгд мэдж байгааг онцлов. Ажин дараа нь манай хүүд та нараа нэг тийм хүн байж дүрдээснээрээ нэглээд алтартай болсон гэж хэлв. Юри манайгал дүрийн гагсан үйлчлийг заримаа гэж үзэж байна. Танан Райны илэн зүгэн 3 ахлагчийн нэг тул тэмцээний 4 жилийн хугацаанд тэр аюулгүй байж чадахгүй байж магадгүй тэр анхааруулв. Тэр үед янан гэрийг нь тасалж тэмцээний гоо хорны тэмцээн болж өөрчлөгдсөн намайг буруутгаад байгаа юм уу гэж асуув. Мөрөө энэ асуудлыг зүгээр орхихыг хүссэнгүй. Түүний егөөцсөн нүрийг харахад гимсэн хүний царай шиг харагдаж байгаа эсэхэд тэр эргэлзэж байлаа. Уучлалт гүйхэн оронд манай хүү жуумалцсан нь мөрийг бүр чих
хуурлуулжээ. Одоо цагт мөрийн осгож явахдаа манай Баатрыг хажившин. Хэрвээ залуу дахин асуудал үүсвэр зүгээр өнгөрөхгүй гэж тэр тангарагсав. Гинт бүгд хөдөлгөөнөө зогсоосон тул тэр юрийг мөрөгчөв. Юри, Жон хоёулаа айсан харагтана. Тэдний хөтөж болох жаgal чангийн бүрмсэн алга болсныг тэд мэдэв. Тэднийг гайхшруулж манай хүү ураг шалхан хасан гарыг хүрхийг ордов. Мөрөж түүнийг юу хийж байгааг гайхна. Түүнийг ийм тайван харагдаж байгаад тэр хачирхав. Энэ хооронд жаgal чан замаар ганцаараа алхаж байлаа. Тэр дотроо хүүхдүүд одоо тэр фөг дотор сандарч байгаа байх гэж таамагсав. Эцсийн эцэст жагаскэр бүрийн 7 цааштай хий үзэгдэлт бөмбөгөр фабас бүтээгчгүйгээр цогт харах байхгүй тийм мэднэ. Хэрв тэр 28 дугаарыг ус тоос хасагч жагаскэр бүлд үзүүрх дэмжлэрийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж амсныг тэр санав. Гэвч гэнт жагал чангиныг гавшруулж түүний ард агаар цор нэгдэв. Тэрхүү цөөрхагаас 4 хүүхэд шагааж байлаа. Чам бүрмэсэн сандарч гайхан хашгичв. Манай хүү жагал багшаас биднийг орхиод ивчвэл юу болох вэ гэж асан шалхав. Чон шинхэл хүггүй болж дараа нь хортхон шиг хот хэлж алдаа гаргаснаа хүлээ. Юри манай гол дүрлүү ирж хараад үнийг яаж хийснийг нь асуув. Үүний хариуд тэр эрдүүл зөчсөн гэж хэлв. Мөрөгийн ховт үүнд санаа зовх цаг биш бөгөөд жагал чам багшийг дахин алдахгүй хай бүгдэд санаалав. Гэвч тэднийг эргэж харахад чон хэдийн дахин алга болсон байв. Тэд түүнийг алга болцлоо гэж хашгирсан нь манай хүүг. Тэрээр гүнзгий санаа алдав. Зааварлагч өөрийнхөө байгуулсан трен дотор зовтож явахдаа өөрийгөө үнэхээр өрөвдөлтэй байна гэж бодно. Өдөргүй түүнд нэгэнгээр сурсан гэрэл харагдлаа. Энэ бол бэлтгэхийн талбай руу гарах гарц гэдгийг мэдээд одоо ингэж босоо гэж бодон тэрнээс гүчирв. Гэтэл тэр үед нэгэн дуу түүнийг цочроолоо. Энэ бол 7 дугаар бүлгийн өдөртөгч Танванжин байр. Зааварлагч хүчлээ айсандаа 7 дугаар бүлгийн хэн ирээгүй. Тэнцээнд оролцохгүй бололтой хэмээн хөдөл хэлв. Гэвч яг тэр агшин тэдний ард агаар цорг шиг болов. Тэрний нөгөө талд манай гол дүрчтлөх тац хорч руу зоож цоржны шишиг өрөмгдөрлөө. Жагал овгийн дээд техник болох 7 цааштай сүнсэн бөмбөгөөр төрөм ийм амархан нэвтрхийг жагал чань итгэж ядан хань. Эцэст нь өнөн улаанаар гэрчлэх нүдээр зааварлагч руу ширтэв. Мөрөө гайхаж манай гол дүр яаж ганц богино сэрмээр түүнийг эвдэж чадсныг. Энэ нь хэрхэн боломжтой гайхна. Манай залуу өөрөө түүнийг эвдээгүй. Харин зүгээр засар гаргасан гэж тайлбарлав. Мөн өдөхгүй хаг татвал хортон гарахыг анхаарууллаа. Урдаас нь өдөртөгч хашгирч тэднийг 7 дугаар бүлгийн оролцогчид мөн үү гэж асуув. Сурагчид тийм гэж хариулсан ч тэдний нэг нь түүний юудан дээрх тан овгийн сүлжийг олж харах хүртэл хин гэдгийг нь сонсно. Өдөртөгч зааварлагчийн хэлсэн чинь тэдний халт тод өртчиж гэж санаа зовж яснаа хэлв. Үүнийг сонсоод үнэн заавар шорч руу эргэж хасчлаа гэдэг үгийг егөөд нь тавтаж хэлв. Зааварлагч айсандаа ээлж чичирч байлаа. Манай гол дүр шоолон инээж зааварлагч тэднийг төрсөн гэж андуурсан байх гэлээ. Түүний ачаар орцыг тэмдэрч өгсөн тул замаа амархан болсон гин. Ян зааварлагчийг одоогоор тан овгийн хасгчдын тушаалаар хөдөлж байна гэж сэжигсэн ч энэ нь зөвхөн тамиг төс зүгээр өнгөрөхөө шийдэв. Гэхдээ тэнцээний дараа зааварлагчийг хасгчдтай хамтарсныг мэдвэл жагал авийг бүрмэсэн ус хаамжав. Хариуд нь зааварлагч чичирсэн хоолоогоор инээж алдаа гаргасандаа хүрцэл өчөөд юу гэсэн тэрнийг шалгахаар гүн одов. Тэгээд тэр дорой зогтчлаа. Өдөртөгч тэднийг эсэнбэнд хүрэлцэн ирсэн баяр хүргэж чимээ шуугин гаргасан болон хамгаалалт гаргаж өгөөгөөдөө хүрцэл өчөв. Тэрээр өөрийгөө тэнцээний үеэр тэдний бэлтгэлийг хариуцах Бонги бригадын гишүүн Танванжин гэж танилцуулав. Бонги бригад нь Таногийн өмнөх залуу өдөртөгчийн дор албаа хажижсэн шууд удирдлагатай цэргийн хүчин. Гишүүн бүр нь агуу өдөртөгчийн хэмжээний хүчээр тул тэд Танговгийн хамгийн шилдэг элит хүчний нэг ажээ. Мөрөө хамраа ухаж байгааг хараад бүхэн бөгөөд өмнөх залуу өдөртөгчийн түүний ээж Хорт Феникс байсныг санана. Хамрын хаан усыг нэсэж хайж хаад манай залуу Танванжиныг яагаад Танговийн гол өргөнд байхгүй байгаа гэсэн. Өдөртөгч олон жилийн өмнө өөрсдийн эзэн Хорт Фениксийг хамгаалахын тулд Тэнгэрийн гарамгаа чөтгөрийн лорттой хөлтөв тэнцэж хийсэн ч ос цогцсон гэж тайлбарлав. Тэгээд эзний хамгаалж чадаагүй тул тэд ертөөс нөхцнүүд гин. Сорогчд нөхцнүүд гэхүүнээс айж төвшин ширтвч өдөртөгч дөрмийг үргэлжлүүлэн тайлбарлав. Эжийн зүгээр сонирхсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Түүний хашид очморч хүртэх ёстойгоо хүртэх болно гэж тэр тангарагшав. Гэвч эжийн дотор огт өөрийг бодож байлаа. Янманы өмнө үзүүлсэн чадварыг бодохоор энэ хугацаанд өргөжлүүлэн бэлтгэл хийсэн бол хэр хүчтэй болсон бос гэж тэр гайхна. Яг энэ үед мөрөө нэг зүйл буруу байгааг анзаарч тэдний мах хайцныг асуув. Тэд гал руу эргэж хартаж шаршлынууд нь хэдийн хоосон хоцорсон байлаа. Юри тэдгээр махыг нэг ч үлдээсгүй бүгдийг нь эдсэн байж таарав. Тэрээр хоолндоо цадан чанга гэрчин ихрээд тэдний ууртай харцыг анзааран яагаад өөрлөн гэж хараад байгаа гэсэн. Мэдээж мөрөө ээжөө хоёр уурсан тесэрч ийм их зүйл асаасанд нь түнзөө хашгичв. Энэ үеэр гангдан уулын 7 цааштай хий үзэгдлийн бөмбөгөөр төрөн бичвчдэд Ямен засгэрсэн дайштар хүрээлүүлэн бичвчийн талбайн төвд цогсож байв. Сургагч багш үжийн ихрийг тушаалыг мөгц. Хоёр дайчаа хоёр талаас нь түнзөө шууд дайлаа. Янман нэгийг нь хүчтэй өшгөлсөн ч түүнийг түр сатаар авцууд бусад нь зэсгээрээ зэрэг дайрав. Гэвч тэрээр тэдний ир хүрэхээс өмнө өчөөхөө хөдөлгөөн бүрийг олж хараад ор сураггүй алга болчлоо. Дайчид гахан эргэн тойрны харах бөгөөд гинт Ямен 10 хорондоо бүгд зүрцэн тэдний дээр агаарт гарч ирв. Тэрээр шин техникээр туших цаг боллоо хэмээн мэдэгдэв. Тэрээр гараа зөрүүлэн нүдэн ногоон өнгөөр гэрчтэн. Дайчид бэлэн
байдал чижгэд Янман 10 бүгжөө бүдийг нь доош шидлээ. Бударч унах зэсгүүдийг хараад дайчидгаа хаширсан ч гинт бүгчнүүд агарт хувирч эхлэв. Тэдгээр нь хинч хариу үйлдэл үзэж амжихасны ирвчдэг хорц дугаар болон хувирч дайрлаа. Янман тэднийг ирж тэр ташахад бүгчнүүд замбараагүй хөдөгж хуйлрах шоомын галзуу бүжиг химээх техникийг гүйцэтгэв. Сургагч багш үжингүнд итгэж ядан харж Янман бэлтгэлсэн гişүүдийг хормон дотор аюулгүй болгосныг ухаарлаа. Түнчлэн тэрээр ийм өргөн хүрээдээ давталгааны хүчийг хянана. Бүгдийн шарах үсгийгүй зөвхөн арсыг нь үе яриг зөсөж амжжээ. Үжинник бүжиг барин төхөж ирээд Янманаас энэ техникийг өөрөө зохиосон эсхийг асуув. Янман үүнийг баталж өг хөдөлгөөнийг хуйлах шоомын галзуу бүжиг гэж нэрлэв. Үжингүнд бишгэлээ. Учир нь тэрхүү радиус дүртүүд цогтох бараг боломжгүй байв. Энэ техникийг барина гэдэг асрыг дотоод энерги зарцуулах хэвээр төр түүнийг хэрхэн чадсанд гайхгүй дахан авахгүй байв. Хариуд нь Янман өртөнд нүдний техникийн сорох бичгийг гүйжсэнээ тайлбарллаа. Үжин толгой төхөн тэнгэр нэвтрэгч нүд болон урсгал чивлүүлэгч нүд гэж байсныг санав. Нөгөө техник нь төтөөг өвддөг байсан тул тэр тэнгэр нэвтрэгч нүдийг зүрчээснээ сансан ч Янман урсгал чивлүүлэгч нүдийг эзэмснээ долгов. Үжин мэдээж мэл гайхаж хоцров. Тэрээр урсгал чивлүүлэгч нүд нь Танговгийн хамгийн эртний техникүүдийн нэг авч энэ гадны хүн үнийг эзэмсэнд гайхна. Янман голцмон дутуу байсан ч өг техникийг дээд зэргийн тулааны уршигын нэг хэсэг гэдгийг харсан гэж тайлбарлав. Урсгал чивлүүлэгч нүдийг ашигласнаар тэрээр төгс траекторийг харж хамгийн бага дотоод энергиэр зэсгийг оновчтой шидэж чаддаг байна. Энэ үед Үжинийг гайхшруулах зүйл үлдсэнгүй. Янман дутуу байсан цэмийг өөрөө садалж нөхсөн гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Сэдвээ өөрчлөн Үжин 2 сарын дараа түүний багийн хүүхдүүд ирж яг аж сон шалгуур даах болно гэдгийг дурдв. Тэд шалгалт өгөхөөр чадвартай гэдгийг хэдийн баталсан ч илүү сайжирч байж ирж ирнэ хэмээн зүтгэснийг тэр хэлв. Янман үүнийг сонирхолтой гэж үзэн инээмсэвлэв. Тэрээр тэдгээр найзууд нь хэр хүчтэй басны хар хаягчин сэтгэлээсээ хүлээж байлаа. Түүний хортон явахыг хараад Үжин Янманыг багийнхандаа үнэхээр санаа зовж исэн гэж гайхна. Энэ зуур Янман тэнгэр өөд ширтэж хов тавьсангийн талаар бодно. Өмнөх амьдарчдаа түүний царийн ганц холбоо хамаарлан багш нь болох сэжмнийхээ үзэгдэл байв. Харин одоо түүний гарт үүсэл хийсэн үйлдэлээс үс хамааран шинэ холбоосод үүсэж энгийн амьдарчийн нэг хэсэг бий болж байна. Үүнээс болоод тэр багийн гишүүдээ бодож яагаад ч юм тэдэнтэй бас уулзахыг хүсэж байгаагаа ухаарав. Агуйд мөрөө ээж хоёр бүх махайг эцнийхэн төлөө юрийг зэмлэж эмх замбараагүй тэнцэл үргэлжсэл байлаа. Эцэст нь 2 сарын дараа багийнхан дараагийн шат руу шилжихэд бэлэн болов. Тэд бэлтгэж рүү алхаж байхдаа ирж хүчээр дүүрэн байлаа. Бэлтгэхийн эхний өдөр тэд зүгээр шинэхэн сурч хүчээдсэн бас одоо огт өөр төвчний хүчийг олж чадсанаа мөрөөр хэвцүүлнэ. Үнэн дээр Ижин Янмантай дахин уулзахдаа баяртай байгаагаар хэлсэн бол Юри түүний толгойд дундуур нь хуваана гэж өгнө. Тэдний араас бүсэд дагалдан сурч хүчээд тэр гурвыг харан нэлээд аимшигтай юм бэ гэж шинжлэнэ. Ингээд багийн хангангданг уушин бэхлэлтийн танхимд орж ирлээ. Мөрийн хамаг чадлаараа хашгирч Тан Янманыг яг одоо гарч ирэхийг шаардав. Гэвч танхимд ном гүн байлаа. Мөрөө яагаад энэ чимээгүй байгаа гайхан эрхэн тайрна харж айсандаа цогтч юм уу гэж инээ. Юри түүний толгойг хаг зөхих хүсжсэн тул харамсалтай байна. Химээ хижээд төшөв. Мөрөө хитрхи чимээгүй байна гэж дахин хашгирахаар эргэж хартал гинт хөшиж орхив. Янман түүний яг ард загсч мөрөн дээр нь гараа ханг гэрчин тайсан байлаа. Тэрээр тэдгээр жичнэснүүдийг гайхшруулахын тулд нуугдж байсан гэж шинжлээ. Тэгээд тэр жомалзан тэднийг эгдүүтэй амьтад гэж дуудаад миний толгойгоор яг юу хийхээс төлөвлөж байсныг нь асуув. Янманыг үргэлж дүрэн ярихад 3 сурагч гайхшран ширтэн. Тэрээр сая толгойг минь хаг зөхнө гэж яриадсэн гэд бэлтгэхийнхээ үр дүн үзмээр байна уу? Эсвэл намайг хвич тайрах уу гэж тавламаар асууна. Хариуд нь Мөрий Юри хоёулаа зүгээрж тоглосон гэж хаширтав. Мөрийн уруулаа хазан дотроо бодно. Эриж харах хүртэл түүнийг огт анзаараагүйгээ ухаарад ойд мэдрэмжээ хорцолж урт хугацааг өнгөрөөсөн ч ур чадварын зөрүү нь ийм байгаа болов уу гэж тэр гайхна. Янман гинт Юрийг тэрвэрч энэ нь Мөрийн анхаарчийг татав. Тэрээр Янманыг аживч энэ хугацаанд юу хийснийг нь гайхна. Яг тэр мөчид тэрээр Янманыг өндөр болж царайнч бас өөрчлөгдсөнийг анзаарлаа. Охин улаасан ч яагаад ингэж бодоод байгаагаа өрөөсөө асууж өөрийгөө хордхон зэмжв. Янман түүнийг урам хоорох хэрэггүйгээд түүний нүдээр харахад тэд өмнөхөөсөө хамаагүй хүчтэй орсон гэдгийг тайлбарлаж тайлбарлав. Гэхдээ тэрээр өөрөө энд байгаа болохоор тэд тэнч зүрхий харагдахгүй байгаа хэрэг хэмээн нь хэлв. Үүнээс болоод тэр гурав дургуутсан харагдах бөгөөд түүний өөр хөрмээр өөртөө итгэх хязгаарч өөрчлөгдөхгүй гэж бодно. Энэ хугацаанд танхим дотор дугуй ширээний ард сурахч багш жигчин бүгдийг цуулахыг өрөв. Тэрээр бүлгүүдэд нь онцлог хүн байсан гэж асуухад нэг багш 2 дугаартай орцогчийг бусдаас илүү тод өсөж үзүүлсэн хэмээн дуртав. Тэрээр хүчтэй болох хүсэж гэхээсээ илүү хин нэгнийг үзэн яд хасрыг хүзэн ядтаар шатаж тэрхүү мэдрэмжээрээ тижээгдэж байх шиг байна хэмээн тайлбарлав. Өөр нэг багш өртөө нэг сарын дотор дайсны шалгалтыг давсан 10 дугаартай орцогчийг дуртав. Энэ зөөр жигэж дотроо тунгаан тэрээр 2 болон 10 дугаартай орцогчид онцгойрч байгааг хүлээн зөвшөөрөв. Гэвч 28 дугаартай юмтай харьцуулахад тэд жирийн харагдана. Гол дүр маань тэрнээс гарч маструуд ч үзүүр чадхааргүй ур чадвар үзүүлэхэд тэрээр хэрхэн зочирцснаа санав. Гэсэн хэдий ч жигэж 28 дугаарыг эсвэлэх нь хитрхи эрсдэлтэй гэж шийдэв. Учир нь тэрхүү түүний 2 даныг анзаарсан болтой. Нэг багш жигсаас зүгээр үү гэж асуухад жигж
өөрийнх нь бүжигт онцгой хүн байхгүй гэж бодол хэлв. Тэдэнд өдөртөж чадах утсан хөвгтэй хэрэгтэй тул тэрээр 28 дугаарыг хэвзэлгээс хасгаар шийджээ. Үүний оронд тэрээр 2 дугаарыг эсэрхийг санаж босгов. Тэрээр 2 дугаарын нүүр шахнаас болж зэрэмдэг болсон гэж сонссон тул сэтгэхийг нь хөдөлгөхөд хэцүү биш байх болно хэмээн дуртаж охиныг өөрийн дүүтэй танилцуулахаар төлөвлөнө. Жигэр төлөвлөгөөгөө тайлбарлав. Хэрв тэд энэ хүүхдийг ясахад тусалж дүүтийн сүр тавьж болж жигэр овийн албан ёсоор танговын тэргүүний гадаад өрөг төрс болгож эцэст нь тэд танговыг өөрсдийн үндсэн гэр бүлтэй нэвтрэх бөгөөд үгээр тэр хорчтойг өндөрсөв. Гарч явахдаа жигэр 28 дугаарыг алдахад дэндүү харамсалтай үн цэнтэй нэгэн гэж дотроо бодно. Тиймээс хэрэг манай гош дүүх тэмцээнд амьд үлдвэж түүнийг өшөө авалтаар удаж өргөмөж хүүгээ босгон жигэр овгийн залуу өдөр бичэн судлыг санаж босгохоор шийджээ. Хэсэг хугацааны дараа хаш дотор мөрөө адчир хавтай байлаа. Тэдний бэлтгэс 2 дахин нэмэгдсэн ч шүн сайхан унтаж амрах шиг товтой зүрзэггүй бай. Тэрээр юрөө рүү эргэж харан ээжин янма 2 өнөөдөр лаборатори руу явсан уу гэж хэлв. Юри тийм гэж хариулаад ээжин шүтээ зүүн алан химэн тангарагсаар тийшээ дайран орсон гэж мэн хэлв. Лаборатори дотор ээжин жумалсан. Тэрээр нэгэн хороо шилийг өргөж үүнийг бүхэл сүнсээ зориулж хийсэн хор химэн хэлв. Гинт манайхан хортой аягийг аваад шууд уучраа. Ээжин сандарч яагаад тийм ихийг уучхаа химэн асууна. Тэр түүний галзан амтан гэж дуудаад ямныг ухаан алдсан хүчтэй сэсэн. Түүний амнаас хөөс царах бөгөөд дараа нь манай хүү ээжиний нөөрлөө шууд ихрв. Ээжин унаж бидний гол дур хороосон ч зүгээр байхад нөгөөх нь цачирч гарч хазар анана. Тэрээр хорн боцноос цал байна уу? Химэн шаасан гисэн. Үүнээс болж ээжин дотор эрхнийг нь хайрлах хор байхад яагаад зүгээр байгааг нь гайхан. Үйлсэх шахан ашигна. Гол дур маань түүнийг шоож магадгүй хорн зүгээр мө байсан байх гэж хэлнэ. Энэ нь мэдээж ээжинийг өөрсдөлж тэрээр яагаад өгөхгүй байгааг нь асуун ашигна. Хаалханы гадна мөрөё. Юри 2 хашгирахыг нь сансаад хор үчлэхгүй байгааг гадаршин. Түүний дараа гол дур маань дахин нэг аяа хорвно. Ээжин түүнийг хорыг арх шиг өөхө болохыг шаардлагач. Гол дур маань огт үчлэхгүй байгаа тул дахиад байна уу гэж сан. Ээжин уурсан нүдраараа ширээ зөхөж гол дурыг бүх зүйлдээ хасаатай эсхийг гайхна. Энэ хооронд юун нь нуруулаа арчин баг хийхэрнэ. Тэрээр үнийг зүгээр нэг дархлаатай байхаас өөр гэдгийг мэдчихв. Энэ бол танк гэр бүлийн гол техник бол хор боловсруулах хувцас байлаа. Хэрв тэдний хорийн мастер гэж нэрлэдэг бол биед нь орсон хорыг хянах чадвартай байх ёстой гэж тэр үзнэ. Бодсончлон түүний биед орсон хорнууд дотоод энерги болон хувьч байв. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарч бол хорон түүний хувьд шидэд үлнээс ялгаагүй байлаа. Гэвч тэрээр энэ төлөвт зөвхөн гүнзгий ойлголтын ачаар хүрч чадна гэдгийг мэднэ. Сул хорнууд одоо түүний дотоод энергийг бараг нэмэгдүүлсгүй байгааг харж илүү хүчтэй хор хэрэгтэй гэж үзнэ. Тэрээр урд байгаа аюулын талаар тунгаан бодно. Хар өрхийн холбоо эсвэл тэнгэрийн алдарт чөтгөрийн лорт халбан давталбал ялтаа бацгааж өгч чадахгүй гэдгийг үнэн мэднэ. Түүнд хар өрхийн холбоонд өшөрхөх хогийн үс байхгүй. Житэд сижин хотыг хуваасан тул зүгээр орхиж чадахгүй. Тэдний өдөртөгчийг 9 фракцийн 3-ыг нь устгасан сууд ухаантан гэдэг аж. Тиймээс хүн шиг амьдрахын тулд гол дүр маань өмнөх амьдралын хашиг хүчрхэг болох хэрэгтэй байв. Эжент төлдөж агшсан байдалтай. Хэрв танк гэр бүлийн 10 харыг бүтээж чаддагсан бас химэн намантаа өгнө. Гол дүр маань эргэж харан дөнгөж сая хэлснийг нь асууна. Тэгэхэд нэжин 10 хор бол өвөг дээдсээс нь уламжлагдсан ирсэн хамгийн хүчтэй хорнууд гэдгийг тайлбарлана. Тэрээр дугаар нь өндөр байх тусам хорн хүчтэй байдаг ч ихэнх чорн цаг хугацааны ихээр гээгдсэн гэж хэлнэ. Түүнчлэн аравта хорн маш хүчтэй тул дээд түвшний мастерууд хүртэл хортдог байсныг дурдна. Юунын дээд түвшний мастеруудад нөлөөлдөг хорыг олж авах хэрэгтэй хэмээн дотроо гайхна. Тэрээр эжинээс 10 дахь хорыг бэлдэж чадах эсхийг асуухад эжин жорн алж хүссэн тул боломжгүй гэж маргана. Эжиний одоогийн хор түнд ямар ч мэдрэмж төрүүлэх байсан тул гол төр маань сэтгэлээр унана. Үүнд уурсан эжин 10 дахь хор нь хориотой бөгөөд маш аюултай тул гол төр өсөн ч амьд үлдэхгүй гэж анхааруулна. Үйл явц улам эрчимжиж эсрэхтэй мөч явчихж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн их нь үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны дааслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж цавоглоо маань заавал бүртгүүлээрэй.